Улсын дөрөвдүгээр зээлгийн захиалгыг орон нутгийн хөдөлмөрчид баяртай хүлээн авч идэвхтэй оролцлоо. Үлгий сайхан эх орны минь сүрдэг хангаан улсын оргид жилийн 4 өдрөд мөнгөн цагаан цасаа мөнхөг ялуулж байдаг отхон тэнгэр бол далайн түвшнээс дээш 4000 м өргөгдсөн юм а. Монголын хувьсгал залуучуудын эвлийн 12 дугаар их хурл зориулан байгалийн мэргэшилийг зориг хүч мэдлэг туршлагаараа ялан давж өндөр сардгийн энэ оргил дээр гарахаар зориг ахлагчтай залуу уулчид аялан очлоо. Тунгалаг нарны гэрэлд ялгам туяа цацруулсан мөсөн болор оргил нь гайхамшигтай гоёмсог харагдах энэ ууланд авирахаар зориг сэргэлэн залуу уулчид бэлтгэж байна. Иргэчдөө зол зэргэлэнт манай залуучууд биеийн тамир спортын ажилд багтан дурддаг юм а. Зориг хатуужилт уулчид залуучууд зорьсондоо хүрэхээр ууланд нь 3 үзүүртэй төмөр хүмүүс хадсан гутлаа өмсөд хүчит булчин, болгоомж, мэдлэгтэй хатуу итгэж ихт цачим элгэн хатууд авирч эхэллээ. Отхон тэнгэр уулын өрөөд өгсөн авирч байна. Уулчид чигээ өөрчлөн баруун тийш чиглэж их зөндөр хадан хисааны ирмэг дээр гараад шууд өгсөж явлаа. Энэ зам бол залуучуудын сонгож авсан ашигтай зам юм а. Ингэж урагшлаж байсаар мөнгө цасны хормой төрлөө. Залуучууд зохион байгуулалттай хэсгээр тасран тооны дүү даацтай шилэн утсаар хийсэн олсоор бие холбоод мөс хаглагч мөсний хадаас алах зэрэг багаж хэрэгслээ аюул тохиолдвол хэрэглэхэд бэлэн болгож гартаа бариад өнгөцхөн застай мөс туулууд аажин болгоомжтой авирч явна. Итгэн алхаадл хүмүүр хөдөлгөөнгүй зогсож мөс хаглагчаараа цасан бүрээстэй мөсийг ухаж гаргасан шатаараа урагшилсаар байлаа. Байгалийн бартаасаадыг зориг хатуужилтаа дууссан эрэлхэг уулчид отхон тэнгэрийн оройд гарлаа. Улсынхаа төрийн далбааг босгож мөнгө цаст энэ оргилыг инх тайвны оргил гэж нэрлээд цэнхэр тагтааны дүрстэй инх тайвны далбааг мандууллаа.